Надад бол Монгол Улсын зөвлөх инженер хүн сайдын хийж байлаа. Энэ салбарт одоо 2 гүйцэтгэлээр энэ олон жил ажиллалаа. Мэдрэмж нь танд байна. Монгол Улс өнөөдөр яг өнөөдөр эрчим хүчний хувьд ямар асуудал вэ? Нэр нь цаашдаа ямар асуудлыг стратегийн хэмжээний асуудал ярих шүү дээ. Эрчим хүч гэдэг юу таны дотор байдаг вэ? Би бол ийм л боддог. Ингэж л байх хэрэгтэй Монгол Улс цаашаа ингэх юм гэдэг бодлоод бийтэй. Хоёр асуудал байна. Нэгдүгээрт манайх эрчим хүчний хөгжлийн тэнцвэртэй бодлого явуулаагүй. Анслагдсан хацуурын газар. Одоо жишээ нь Алтай хязгаар гэж ярьдаг шүү дээ. Тэнд одоо лага бариад байж шүү дээ. Тэд үзэж очаагүй. Энэ баруун бүстэй ордог. Хоёрдугаар баруун бүс нь импортыг хараад Оросын албаны улсаас эрчим хүч аваад. Тэгтэл төвийн бүс нь бол хөгжсөн дэлхийн зэрэг хэмжээнд хүрсэн одоо нар салхины сэргийг эрчим хүч ардсан тийм ээ. Том өндөр даралтын станцууд ашиглалтанд орсон. Одоо удахгүй тест таварах гэж байна. Зүүн бүс бас харьцангуй гайгүй. Доронтой станц байдаг. Баруун бүс дээр их усүр байдаг. Энийг хайцсан. Энэ дээр бол бодлого явуулсан дөрвөн тайшрын усан цахилгаан станц нь одоо тоглолттой ажилладаг. За тэгээд энд бол би шинжлэх ухааны технологийн зөвлөлийн хурлыг удирддаг л да. Өөрөөр хэлбэл бодлогын чанартай юмнуудаа тэндээс шинжлэх ухааны технологийн бодлогын чанартай юмыг тэндээс гаргадаг. Тэр хурлыг удирдах дараагаар нь 2 жил ажилласан. За энэ хугацаанд бол баруун бүс дээр нэлээд анхаарал тавьсан. Тэнд их усүр барьгээд улсын Улаанбаатар хотод одоо дулаан цахилгааны их усүр барьж байгаа. Усан цахилгаан станцуудаа хослол ажиллагаатай болгоё гэдэг. Одоо тэр нь усан дүүрдэг юм аа. Гантай жил усны нөөц нь багасчдаг. Тэгээд бүрэн хүчин чадлаар ажилладаг. Дөрвөн тайшраа хоёр. Энэ хоёр дээр нь хажууд нарны энергиэр ажилладаг их усүр тавьчих. За ингээд гибрид тосолмол ажиллагаатай ингээд явах юм бол энэ усны нөөц нь бүрдэн нарны одоо энергийн бага үед нь бол усан станц нь ажилладаг. Ингээд баруун бүс дээр илүү анхаарал тавина гэсэн нэг юм бодлого. Эхний өөрөөр хэлбэл Монгол улсын нутаг дэвсгэрийг хоёрдугаарт нь энэ системүүдийн хооронд нь холбох агаарын шугамын асуудал. Энийг бол одоо концессийн гэрээгээр нэлээд хэдэн компаниудад хийж өгөөд ингээд явсан. Энэ шугамын асуудал бол мэргэжлийн маш нарийн бодлого юм байдаг л. Энийг ингээд нэг тооцоог нь бол гаргаад шинжлэх ухааны технологийн зөвлөлийн хурлаар баталсан. Энэ чадлын уналт мандалд. Улс төрчид юм уу одоо нэг их хурлын гишүүд яадаг вөхөр өөрийнхөө сумраа цахилгаан тавина л гэдэг. Ингээ зааш нь явуулаад байдаг тий. Явж нөгөөх нь нэг 220 вольт одоо нэг 50 герцийн давтамжийг яахгүй чанаргүй юу яадаг. Тэрнээс гадна хамгийн оролцогдолтой юм алдагдал, шугамын алдагдал асар их. Тэгэхээр энийг бол их усүрүүд бариад тэрийг зөв шугамаар холбох хэрэгтэй. Тэгжиж эрчим хүчний систем алдагдал гэж байна. Манайх бол асар их алдагдaltaй байна. Хоёр дахь юм нь бол сэргийгт эрчим хүч гэсэн. Бас нэлээд том амбицтай төслүүдийг бол эхлүүлсэн байгаа. Гобитек, Азийн супер сүлжээ гэдэг энэ төслүүд дэд сайд байхдаа ажлын хэсгийг ахлаад гадаад тэр харилцааны яамтай хамтраад зүүн хойд Аз, Япон хятадын хөрөнгө оруулагч нарыг татах Монгол улсынхаа одоо эрчим хүчний тэр тусмаа сэргийгт эрчим хүчний асар их нөөцийг дэлхийн хөрөнгө оруулагчдын одоо анхааралд одоо хүргэх гэсэн ийм нэг том форум зохион байгуулсан. Дараа нь АСЕАН-ын дэд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил болгоод хамгийн ихэнд Монгол улс бол сэргийгт эрчим хүчний өлгийн нутаг гэдэг тийм олон улсын чуулга уулзалт бас зохион байгуулсан. Энийг бол одоо удирдах зохион байгуулж энэ ажлыг ингээд Монголын одоо Төв Азийн өндөрлөгт оршдог Монгол одоо орн бол одоо онцлогтой. Тэр нь бол өндөрлөг газар оршдог учраас тунгалагшил гэж тэр нарны нартай байх өдрийн хугацаа одоо жилийн дунджаараа манайх тэргүүлдэг шүү дээ. Тэгэхээр энүүгээр юм бол одоо нарны эрчим хүчний асар их нөөцтэй. Дээр нь одоо Арктикийн хүүтэн уур амьсгал, далайн зөөлөн уур амьсгалтай, номхон далайн зөөлөн уур амьсгалтай манай нутаг дээр ингэж мөргөлдөж циклон, антициклон үүсгэдэг. Салхины эрчим хүчний бас асар их нөөцтэй. Энэ одоо том нөөцөн дэлхийн зах зээл дээр гаргах, энэ том хөрөнгө оруулалтыг татах, тэрүүгээр Азийн супер сүлжээ, Азийн энэ орнуудын цахилгаан эрчим хүчний интеграцид нэгдэх, дэлхийн одоо дулаарлыг багасгах энэ ногоон хөгжлийг одоо бий болгох энэ том асуудлуудтай улс орныхоо одоо энэ том
одоо юу гэдэг юм те баялаг тийм үү нөөц энийг юм холбож өгөх гэсэн ийм том оролдлогоодыг хийсэн нэлээд амжилттай болсон.